Ер нь бол уулын 126 гишүүнтэй бүгдд нь гэдэг зүйл байж болох юм гэж бодож байгаа. Гэхдээ гишүүдийн анхаарлаа тавьж байгаа асуудлууд бол ядаж хэдүүлээ нэг алхмарч гэсэн урагшлахгүй бол ингээд бүтнээр нь оруулахаар бас батлагдахгүй байх нөхцөл их өндөр болж байгаа юм байна л гэж ингэж харж байгаа. Тэгэхээр нөгөө хийдимээ одоо яриад өнгөрдөг биш үр дүнтэй ихний алхмыг хийгээд энэ нь ингээд цаашдаа батлагдаад үр дүнтэй байна гэж үзвэл зүг болох юм болов уу гэж. Дээрээс нь жагсаалт бол намын нэрээр санал өгж байгаа. Тэнд бол дорж дондогд бол мад бол санал өгөөгүй. Тэнд бол улс төрийн намд санал өгж байгаа. Тэгэхээр энэ улс төрийн намууд энэ парламентд суудалтай байгаад өөрсдийнхөө энэ гаргасан мөрийн хөтөлбөр олон цөөнхийнхөө тэр айлтанд нь хамаарж байна. Тухайн үедээ ямар судал авснаас хамаарат ажиллаач гэдэг ийм асуудлыг тавьж байгаа. Тэгэхээр чинь өнгөрсөн 100 намар засгийн газрын асуудал нэлийн их шууган тарлаа. Бас улсын их хурал дээр хүмүүс харахад их олон нөхцөл байдлууд үүссэн. Тэгэхээр ингээд цаашлаад бид нар ингээд улс орны төлөөх чухал шийдвэрүүдийг гаргах гадаад дотоодын өрөнгө оруулалт ер нь Монгол улсын одоо иргэд ард олон сайхан амьдрах ёстой түүн зориулж байгаа шийдвэрүүд гаргахад хувийн ашиг сонирхлоо конопон дээрээ тавих тэр боломжийг үгүй хийж байна гэсэн. Сонгуульд оролцохдоо бүгдээрээ гэрээ хийж ингээд тангараг одоо янз бүрийн хэлбэрээр церемон маягтай л өнгөрчдөг. Тэрийг сахин биелүүлэх нь их хурлын гишүүд сонгогдсон их хурлын гишүүдийн үүрэг хариуцлага болох. Энэ чиглэлдээ бол улс төрийн нам өөрийн мөрийн хөтөлбөрөөр хэрэгжүүлэхэд одоо саад болж байгаа гэдэг юм уу те. Нэгэсэндээ сонгуульд орсон мөрийн хөтөлбөрийнхөө эсрэг ажилласан улсын их хурлын гишүүдэд эргүүлэн татдаг. Тэр боломжийг бүрдүүлэх нэгсэндээ улс төрийн шийдвэр гэсэн үг. Та жишээ нь гишүүдтэйгээ ямар гэрээ байгуулсан одоо сонгуулийн өмнө та наара гишүүнтэй гэрээ байгуулсан уу? Наара гишүүн бол одоо нэг тодорхой мөнгөн дүн төлөөд орсон энтер гэж яриад байна шүү дээ. Би гэрээ байгуулаагүй. Тэ. Бид миний ойлгож байгаагаар бол сонгуульд нэр дэвшихтэй энэ мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн төлөө ажиллана л гэдэг. Тэгэхээр ёс зүйн асуудал бол одоо тэр ёс зүйн дэгийн хороогоороо дэд хороогоороо шийдэгдэхээрээ шийдэгдээ явах юм байна тийм үү? Таны хуулинд ёс зүйн асуудал. Гэхдээ яг улс төрийн нам одоо жишээ нь ардын намын дарга учрал хэлсэн л байлаа шүү дээ. Нөгөө намд орсон гишүүд одоо улс төрийн асуудлаас болоод байгаа энэ барьж байгаа байр суурь илэрхийлж байгаа үйлдэлээс болоод одоо намын нэр үндэд муугар нөлөөлж байна. Тэгээ намын нэр үндэд муугар нөлөөлөд байгаа юм бол намын дээр үнэ ёс зүйгүй байна гэж үзүүлдэг л татах боломжтой л гэсэн үг шүү дээ. Тэгэхээр бид нар иргэдийн өмнө амласан амлалт буюу мөрийн хөтөлбөрөө биелүүлэхэд их хурлын гишүүд нь саад хийгээд байгаа бол улс төрийн нам хуваагдаад байгаа бол улс төрийн нам тэрэн дээр шийдвэрээ гаргах шүү дээ. Бид ард түмэнд хүргэсэн ард түмэнд төлөвлөсөн мөрийн хөтөлбөрөө биелүүлэхэд тодорхой тооны их хурлын гишүүд саад болж байна. Тийм учраас эргүүлэн татаж энэ мөрийн хөтөлбөрийн төлөө ажиллаж болох хүнийг их хурлд оруулах нь зүйтэй байна гэж. Жагсаалтад ч гэсэн ямар хүмүүс оруулахаа одоо сайн шүүхгүй бол одоо энэ жагсаалт бол яг зөв систем гэж үздэг тийм ээ. Тэгвэл энд ямар хэнийг ямар зарчмаар оруулах вэ гэдэг. Жишээ нь одоо таны ороос хүн чинь ингээд асуудалтай зөвхөн жишээн дээр. Одоо 2023-аас 24 онд шилжих шинэ жилийн мэндчилгэээн дээр би иргэний зориг ногоо нам бол ард иргэдийн тайз олон түмний энэ дэр байна. Та бүхэн Монгол улсын төлөө зүтгэе гэж байгаа бол иргэний зориг ногоо намд илсэж төрийн сонгуульд оролцооч гэж уриалга гаргацсан. Бид нарт нэр дэвшүүлэхдээ тэрэл зарчмыг өрсөн. Энэ ард түмний бүхэл төлөөлөл энэ парламентд байгаасаа гэж би өвдөө бол хүсдэг. Тэр дотор одоо сонгогчд дараа нь ингээд цэгнэж шүүгээд зөв бурууг нь ялгаад за болох юм байна болохгүй юм байна. Намууд нь ч гэсэн биднэрт нэр дэвшүүлэхдээ ийм үн дээр анхаарах хэрэгтэй байна. Анхаарах ийм одоо шүүлтүүрүүд тавих хэрэгтэй байна гэдэг зүйл рүүгээ яваад эхлээд нам өөрөө төлөвшөж байгаа. Арс намын дараа цогт гэрэл бол энэ одоо олон нийтээс шүүмжлэл хүртээд байгаа мөхтөө гишүүнээр дуудаа сануулга өгч штэ тий. Та үүнтэй адилхан яг ингэ сануулга өгөх дүрм журам танаа намын бас дүрмд байдаг уу? Манай намын дүрмийн орон намын гишүүдийн асуудлаар хэний ч асуудлаар ямар нэг байдлаар хэн нэгэн намын гишүүн гомдол гаргавал тэрийг авч хэлцэх ийм л дүрмийн заалтад. Гомдол ирсэн одоо. Одоогор за утсан тийм үү янз бүрийн байдлаар хүмүүс хэлж байгаа зүйлүүд байна. Гэхдээ хоёр талтай хэлж байна. Зарим нь бол
зөв гэж байна, зарим нь буруу гэж байна. Эерэг сөрөг аль аль нь л байж байна. Тэгэхээр энэ өөрөө бас шийдэгдэх байх. Түүнээс яг албан ёсоор бичиж одоо цаасан дээр буусан гомдол ирэх байна гэж би ойлгосон тий. Хизээнээс эхэлж одоо мөрдөгдөж эхэлэх үү? 3 сарын энэ 15 чуулган эхлэн. Тэгээ энэ хаврын чуулган чинь нэг наадмын өмнө 6 сарын сүүлд 7 сарын ихээр нэг завсар таарна. Тэгэхээр нэг ойролцоогоор би миний харж байгаагаар бол нэг 5 юм 6 дугаар сард батлагдчих болов. Нэг бол батлахгүй бас улсын их хурлын гишүүд Сөрөг Коноб дараад бас батлахгүй байхыг үгүйсэхгүй. Миний энэ хуулийн төсөлтэй холбоотойгоор эмэгтэйчүүдийн квотад өөрчлөлт оруулъя ч гэдэг юм уу? Тийм агуулга хөндөгдөх. Миний хувьд бол санаачилж байгаагийн хувьд энэ дээр ямар нэг хөндөж байгаа зүйл огт байхгүй. Тэ. Улсын их хурл дээр очиад хууль бас тодорхой хэмжээнд өөрчлөгдөөд их хурлын гишүүд зарчмын зөрүүтэй саналууд гараад ямар зүйл болохыг бол анхны энэ санаачлага юм уу бодож байгаа энэ амин сүнс нь алга болжвол буцаагаад татгаас өөр самгуулна гэсэн. Таны хувьд бол 100% л одоо хариуцлагын асуудлыг л хөндөж байгаа.